1973 онд Шведэд нэг хүн банк дээрэмдэхийн тулд банкны 4 ажилтан 6 хоногийн турш хорсон байдаг байхгүй юу? Барьцаалаад тэгэж барьцаасныхаа дараа цагдаа нар олж мэдээд тэгээ 6 хоногийн дараа суллахад тухайн барьцаалагдсан 4 хүний хинэж тэр хүний эсрэг мэдүүлэг өгөөгүй. Бүгд тэр хүнийг өмөрсөн байдаг. Яагаад гэж? Тэр барьцаалагдсан хүмүүсийн тархин дотор юу болж байгааг маш энгийнээр тайлбарлах юм бол хүний тарих болтын маш их айц стресс донд байгаа шүү дээ. Тэгэнгүүт барьцаалагч 1-2 удаа гой хандчингууд хүний тархинаас допамин нөхөд татсан буюу ад жаргалын гормонууд ялгарч эхлээд хүний тарих одоо учраа алгаачдаг гэсэн үг. Би жаргаад байгаа мó, зовоод байгаа мó гэдгийг мэдгээ байгаад өөрийнхөө нөхцөл байдлыг зөвтгөхөд эхэлдэг. Тархины гол зорилго ч юм уу амьд үлддэг штеп. Тэгээ оргох боломжгүй нөхцөл байдал байгаа үед тарих хамгаалтын механизм ажилуулад тэгээд одоо таныг барьцаалж байгаа хүнийг дайсан гэж харахын оронд найз нөхрөө гэж хараад эхэлж байгаа те ялгаа байхгүй гэсэн үг. Тэгээ үүнийг болохоор Стокгольмын синдром гэж нэрлэдэг. Тэгээ энэ ганцхан одоо банкнд барьцаалж байгаа хүмүүсээр гарч ирдэг юм уу гэхлээр үгүй. Бидний эргэн тойронд хаасаагүй байгаа. Ягаад гэхлээр токсик харилцаан дээр, токсик ажлын байран дээр хамгийн гол нь дарангуйлагчтай улс төр хүртэл гарч ирдэг. Өөрөөр хэлбэл дарангуйлуулаад байгаагаа мэдж байгаа хэрнээ өөрийнхөө дарангуйлагчийг шүтэх үзэгдлийг Стокгольм синдром гэж нэрлэж байгаа.